За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр буюу 12-наас 13-ны шилжих шөнө бол одоо гоён үйлдвэр дээр хүмүүс ямар нэгэн одоо химийн бодисонд одоо хордлогын үндэсний төв дэрлэе гэсэн мэдээллийг бол шөнийн одоо тэг цагийн үед эрүүл мэндийн яам авсан. За энэ мэдээллийн дагуу одоо тандал судалгааг манай нийгмийн эрүүл мэндийн төв тэгээд хордлогын үндэсний төвийн эмч нар бол одоо өвчтөнтэйгөө одоо харьцаж ингэж одоо ажилласан байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол 2 хүн бол одоо хордож ирсэн. За энэ гэхдээ харамсалтай нь бол нэг хүн маань бол эмнэлгийн тусламж авч чадаагүй. Түргнийхээ тэрэгэн дотор бол одоо нас орсон. За ингээд 13-ны өглөө одоо үндсэн гоёогийн үйлдвэрийн ажилчид болох тухайн одоо ослоо болсон газрын хажуу талын одоо өрөөнд байсан 14 хүн бол ирж одоо эмнэлэгт бас үзүүлсэн. За энэ хүмүүсээс бол одоо хордлогын шинж тэмдэг илэрсэн 2 одоо хүнийг бол хордлогын үндэсний төвөд одоо тусгаарлаж эмчилгээнд оруулсан. За одоогийн байдлаар бол нийт 4 хүн бол одоо эмнэлэгт хэвтсэн. За 4 хүнээс бол нэг хүн хүндөвтөр, нэг хүн нь бол маш хүнд, за 2 нь бол дунд зэрэг гэсэн ийм биеийн байдалтай байсан. За одоогийн байдлаар бол одоо хөнгөн зэрэгтэй байгаа 2 хүн маань эмнэлгээс эмчлэгдэж гарсан. За 2 өвчтөн бол эмнэлэгт хэвтэж байна. За ялангуяа хүнд байсан өвчтний минь одоо биеийн байдал бол сайжирч амин үзүүлэлтүүд бол одоо дээшилсэн юм байгаа. За урьдчилсан байдлаар бол бензиний одоо хордлогоо гэж онш 50 одоо үйлчилгээг бол одоо хийгдэж байгаа. Тэгэхээр тухайн үед одоо байсан судалгааны үр дүнд бол энэ шал өрөмдөж исэн энэ одоо жижиг оврын машин бол бензинээр ажилладаг юм байна. Хэдийгээр нь бол хэмжээний хувьд одоо жижигхэн боловч орчин тойрондоо нэлээд битүү ортой орчныг одоо бүрдүүлсэн юм байгаа. За хоёрдугаарт нь бол бас энэ өвчтнүүдийн одоо клиникт илэрч байгаа шинж тэмдгийг хараад нэлээд хурдан явцтай хүнд амархан одоо бас биеийн байдал одоо сайжрах юм боломжтой ийм одоо байгаа байдлаас нь үндэслээд ерөнхийдөө бол эхний байдлаар бол урьдчилсан байдлаар бензиний хордлого одоо байх магадaltaй гэж одоо үзэж байгаа. Цаашдаа бол одоо бас өвчтнүүдээс авсан шинжилгээний одоо нарийн дөнгүүд гарахаар одоо ослын шалтгаан бол нэлээд одоо тодорхой одоо болно. Ер нь бол манайд сүүлийн одоо он гарсаар бол угаарын хийн хордлогын 16 тохиолдол бүртгэгдсэн байдгийг. 16 тохиолдол энд бол Баян Улгийн Өмнөгов аймаг нийслэлийн одоо Баян Зүрхт үүрэгт. За ихэнх тохиолдлууд бол дандаа ахуйн одоо нөхцөлд ахуйн орчинд одоо хүүхдийг галлаад одоо энэ гэртээ их орхисон, чойжилсон, за гэртээ одоо унтсан, за мөн одоо бас машин дотор одоо сувтууруулах хундаа хэтрүүлэн хэрглэж хагаад машинаа одоо халааж хагаад угаарцсан ийм тохиолдлууд бол гээд байдаг. За ерөнхийдөө бас химийн бодисын хордлогууд бол он гараад бол 9 гарсан байгаа. Энэ нь бол голцоо одоо гол төлөв 3 тохиолдол нь бол одоо ямар нэгэн ийм зүйлийг одоо спирт арих гэж одоо андуурч уусантай холбоотойгоор ийм химийн хордлогууд бол бас гардаг.